Бэлтгэл А бүдгийн сурагч номон дээр байна. Би Монгол хүн аргалын удаа боргилсон мачны гэрт төсөн би атархээр нутгаа үлгэн гэж бодгоо. Нэхэр манан суунгалсан арсын бараа гэртээс тэлгэр цайхан нутгаар тэгэл батан харахад үлээж байгаа салхинд үлээж байгаа юм шиг өшөлт ээжимэн гар илээс байгаа юм шиг энерги сайхан санагдахад электрмын дагдаж хосгийн байрын нэлмэс хоёр нүдийн бүртээ унасан энэ нутгаа өөрийн бичгээ хайрлаж угаасан дунгалгам өрнөө би ихийн түүчийг сандаг. Энэ нутагта эзнэн нэм ирэлэн өсөн хөөн юм ирээдүг төмөнтэйгээ босгоцох их үүрэг хүлээсэн юм. Тэнгэр дөлгөтэй бислэг эртээр цаг эндэн ял болжээ. Туунжигт дураараа гөлчтэй нэгэн холгон байжээ. Тэр өдөртөн гөлчийн орон ходгоолж таавчгүй бислэг гэж усны үдгэлжээ. Хөөрхий их хүрээ аргадаж одоохон гэсээр сэлнэрэл гарчээ. Бидэн дилэмтлэг хаанаас дамдэр хэвтэж яхаа лээ. Ихийг ирэхгүй удаад хаан чи гэрээс гарчээ. Намуухан үчи одоо төгөж гэрээс мэдэн дуулэрогоос гэгээд татархан сар мандас буй тэмдэг хормоо дэвтэх хордын тэрэг сарыг эрэг гүлчин ах одоо чарлаа. Егла ямар томслоггүй. Яг уулын ороо дээр тавьсан бол ээж мөнтөнийг оцроор очдээ. Араач натад цудаг хэрэг их гүлчи өөлөд өсөж гарлаа. Яваал байж өглөөгөөд нэг харал өнөөгт маань тэнгэр төөсөн байж ёо энэ ямар ачаан бислэггүй. Тавнаасаа дэш хөрдийн бислэглэ бирэн өдөг хэмээн гэж гүлчи амдаа ботноо. Тэнхэн гүлчи минь наачаан бислэг сар ахгүй юу гэж хинэн хэлшиг болваа. Гүлчийг та хингэгч юм ээ дададам хэлгүй гэвэл би бол бүх хулгайныхаа мануулагч байна. Одоо чамд ороон лагт болгон гэхин тэр. Гүлчи та нам өшөөж гэсээр бохорж байтал тас гэдрээ сарж ёроол гэвийн мэд ангад унхан тэр. Хаан нён досны бомид харин нөгөө амтан дагнууд ойроод басангүй. Цаг хугацаа өнгөрсний дараа хархай өнгийн тэгтээ өдрөөс өвчүүн дэнгийн гэрэл харадав. Өвчүүн дэнгийн гэрэл ойртоо тусам гүч улмай жижигсээр байлаа. Гэвч энэ амтан бол цагнаа сэтгэлтэй хягалхан дуран байжээ. Гүч дурны нэгэн уншсан юмсамч дөрөв хөөрхий гүчиг өрдөн хоолж онцлоо. Нам гүмг идэж өвлөн айлан өрд дулгаа хайж яваа их хулгайныг олоход тийм зэтүү байсангүй. Өр хөвгөд дураар нь өтгөхөн өөр нь хуужин гай болно гэж сурам түүнд сонслоо. Баярлаа. Монгол ард түлхүүр нэг төөгөн эртүр цагтыг төө бийтэй хоёр төөс халтай нэг өвгөн байжээ. Тэр хүнэг болох бөөсөн мэрүүтэй хуурсна хойтой дэрсэн тэрэгтэй юмсанжээ. Бөөсөн мэрүүга бөм хэлгэж хуурсна хав хэлгэж дэрсэн тэргээ хаар хэлгэж явжээтэл өвгөн явжээтэл нэг гүмэн дээгүр гартал нэг могоо тарлаж гинэ. Эрхүү наас гэж аваад дэрсэн тэрэн дээр хачаад чааш авчаатал нэг айлын тутаг тарлаж гинэ. Чийс орцсон чинь нэг шивэ, нэг мод тэвэн, нэг шавны 7 өнд, нэг мод төмөр манаг байстыг аваад чааш авчаатал мангасынхаар аваахаа дайралтаж гинэ. Мангасын эзэнгүй байнгын төөгнөр шоолдуудаас идэж уучгаад мангасыг хорлох гэж твдээ орон дээр хатгаж айрдам могоо хийж шивэгээд завгууд хийж өндгөө шивэгээд завгууд өндгөө өнсөн дор нууч татад дээр нь төмөр муна тавьж орхиод дэрсэн тэргээ нуужээ. Өөрөө бараан толгойч хвтээд
ирээдээд мангас харах биш өнгөтэй орж ирэнгийн. Дашуураа хийхдээ тэмэг хатаж айрнаас уухтал орон дээр суухтал тэмэг хатаж айрнаас уухтал вага хатаж галаанасаа гэрлэхээ юу болж вэ гэд Норбек гутгатал үнд хаарч нүдийг соржээ. Өрөө гэрт төгтөөс гадаа гарч үхийгээд төмөр маань унж толгойг вицсэж алжээ. Түүнийг өнөөдөр тийм том ангасыг ийм жижигхэн алчиж байх уу гэж ангиж өгсөөр гад ээлжлэгөө хөшөд өгчжээ. Хаарал самтгүй, хаалгалт тогтдгүй, хайр шалгаж тавьдгүй, хайлга Монгол хаан, сав хоосон буцаадгүй, санстай бэлчэн тооцдгүй, цар өдрөө тавиадгүй, саруул Монгол хаан, уурган дээрээ алхахдаггүй, усан дам гардаггүй, хуцас эндэж өгдөггүй, уужин Монгол хаан, сурганы сүдэд гიშгдэг, суухтаа дашуу туулдаггүй, сониохтаа суугаад тэнэлдэггүй, суут Монгол хаан. Сүнгээ байна. Өнөөдөр та бүхэндээ цус маш хүсгээ уншиж өгье. Өнгөд мөчрөөд изгсэн өндөр сайхан гацууны мөчөс сасаа бүрээсэн мөнгөн чимэг гятханаа хүүсний өгөнгөж хүүхэд багчууд тайванцэд хуучаа оноо үдэж шин жижиг авчирсан. Баясаа. Эдийн цагт сум дасаа шабаа байхад сумбар уусыг дов байхад цагдаг дөнгөж эхэж байхад цагдаг дөгөж хөхөж байхад өвөг дээд маань он тоосыг 12 намтны нэрээр нийлэхээр болж гинэ. Ухарж баараж туусаж сууж могойж мэржис хэнжис тайхажис нохожис гахажис гэж дуусаад он тоос маань эргэх тоос өчтэй байхад эхний жижиг амтан тодорхойгүй байж гинэ. Ингээд хэмээ хусгаа хоёр нэрээ оруулж 12 жит орох гэж бусаадч гиндэ. Ан цагаан усгэнгээд анти хажуудыг надад нийсчиж айда мунж сайхан божинда. Ядаж он тоос сэгсгээд агчиж ганцхан өдөр ганцхан шүнээс үдээд байдаг. Тимаха би юу хийвс 12 жил дож босхын босоо. Тимаха 12 жил оёо гэд ад ямтай давах шоосгосоо. Ихэм тоос батэгөөс инхи амтэн гэлээс юм баасуу. Халуугаас сонсож амжаагүй ургаан хоолыг дидээ цаг тоосгийн анн оччихсан. Яа хэм ч болох гэжтэй энэ дэвтэн сайн мэд энийг мичгаагаас асууж мэдээ. Мичгаа эргэх тоос дорох гэсэн юм би. Үүнийдүүд юу хийх учиртай байна гэж өгнө үү? Эднээс сурахж эдэм төгсөх учраас үчинжис би бож тодомсон юм да. Миний дүү ядаж лаачиг бүжсээр үздэг. Урах бүжигсэх сайхан юм. Уршгүй надад данж авьяа заргадаа. Бараха та би юу хийвс 12 жил дож босхын босоо. Хороогийн дөрөв хүчний хамгийн хөрхөн би юмгэнсэ бодуултыгээ намайг барж сосгоо гэж Хорхнэвч харин хүчтэй болж дүнггүй баха. Ди цацаа тэнцүүхэн борхон туусаа минь он тоорд орох гэсэн арга ухаанаас ажигнв. Мия гагчгүй өгчгүй хань ачиг худдан байвал олсон. Атаага нэг хуцаас ижих 12 жил очих юм биш үү? Гүүгтэж би өмнө гайхгүйс юм да. Гэхдээ таныг сав гүйцгүй нэ. Хүүхд ингэж хүүжинээд байдаг хүчтэй суах минь 12 жил орох гэсэн юм. Манай ухаанаас ажигнв.
12 жил дорох гэсэн арга зааж өгөөч гинэ. Айхтар асуудал. Ах нь өөрөө яаж ихтэй матачиж. Та өөрөө аимшигтэй. Тэгээд суужаас осон баг. Ингэсээр явтас нар уусын цагууд тонгож цаг таасаг зэгсэх хугацаа улам эцээр байж гинэ. Мөр хусган тэгээ нохой анжийн таасаас асуусан ахнаар явтас уучмын тонгож явны арга зааж өгөөч дээ. Ямар чараг нэмээгүй. Яг байтаж өгөөс. Одоо яасан мэдшиг осохоор мэдчээ. Башиг осохоор баажээс. Туясаж осохоор туясаж юм байна. Одоо яасан Орсантай цөмөрөө айдасгүй өөрсгөөс байж чадсан учраас ихэн тоос зорсон юм байна. Одоо би яасан. Хот хөрлөн их нар бэлтгэл бэй бүлэг намар шүлэг навчис модны шүүгсэн чимээнд нарийн хуурын шаагсан авинд царцаа төхөргийн цаар дуун цагийн хуулийг бидэнд зарлана. Хар уусаан давштай жимээнд хад аннес мойл жимсэн найхсан өтгөн өвс ногоон намрын сайхан ам чингээстэй. Баярлалаа. Нарс модны сүүдэрт хоёр ах дүү бамруу сууж байлаа. Дүү бамрууш нь "Юм идэх юмсан" гэж хэлэхэд ах бамрууш нь "Би ч бас идмээр л байна. Явж жимс олж идий" гэж ах бамрууш хэллээ. Дүү бамрууш нь "Үгүй явахгүй. Тэр модны мөчөр дээр байгаа зүгийн үнээс бал авч идэх юм уу?" гэж дүү бамруушийг зөрүүлэхэд ах бамрууш нь "Байхалгүй юу" гэд өнгөнлөө одлоо. Дүү бамрууш нь "Бидний аль нэг хоололж идгийг харж л байгаарай" гэж хэлээд модны мөчөр рүү авирч зүгийн үрдүү савраа хийтэл зүгийн үрд "Чи биднээс юу авах гэж байгаа юм?" гэж бужигнууллаа. Дүү бамрууш нь "Би мэдэж байна" гэж хэлээд зүгийн үлөө гараа хийгээд бал автал зүгийн үл "Чи чинь ийм нөхөрөөс юм уу? Одоо бид чамайг хашаана. Ирж туслалцаарай" гэж зүгийн үл бужигналтахад дүү бамрууш нь сэхээ авах завдалгүй ойлгоод өгтөд ад болоход бамрууш намаг руу шийдэн унлаа. Зүгийн үл намаг дээгүүр эргэлдэж байгаад буцлаа. Бамрууш "Ойд ганцаараа байх ямар аимшигтай юм бэ? Ахыгаа олъё" гэж бодлоо. Тэгээд бамрууш өнгөнлөө орсол ах бамрууш нь айн цаахад наранд бие суун. Дүү бамрууш нь "Би байна. Дүү чинь байна" гэд өргөдөлтөөр дуурайд ах дээр очтол ах бамрууш нь төрчин өсрөн босч ирээд "Улаацхан нэгтэй газрыг заалгахгүй" гэж хэлэхэд дүү бамрууш нь "Тэгээ" гэж хэлээд зөвшөөрөөд тэр хоёр бамрууш хамтдаа өнгөлөө одлоо. Баярлалаа. Аргалын утаа бэргэлсэн малчны гэрт төрсөн би атархээр нутгаа өлгий минь гэж боддог. Цэнхэр манан сүнгэлсэн алсын барааг шилтгэхэд цэлгэр сайхан нутгаа сэтгэл бахтам харахад үлээж байгаа сэлхэнд үнсэдж байгаа юм шиг өршөөлтэй жимгар илээгч байгаа юм шиг Монгол ардын үлгэр ухаанд туулаа. Эртээ урдын цагт нэгэн өнөг хээр унтжгаад ижил олон сүргээсээ төржээ. Тэгтэд нэгэн ууттай зүйлтэй таарлцсан чи ихэд сонирхон амын онголгомоор санагдчих. Уутны амийг онголгосон чинь дотроос нь хөлн чон өсрөн гарч иржээ. Тэгтэл чон ингэж хэлжээ. Одоо би чамайг идэн дээ гэтэл унага ингэж хэлжээ. Чонгой та намайг бүү идээч гэтэл бутан дундаас
Бор туулаа дэгдэн гараад иржээ. Тэгтэл туулаа ингэж хэлжээ. Хүүт хоёр юу болоо вэ гэтэл унаага ингэж хэлжээ. Би энэ чоны уутных нь амийг тайлж өгсөн чинь намайг эдгээд ахын гэтэл туулаа ингэж хэлжээ. Чонгой та ийм өчүүхэд нь багцсан гэж би лав итгэхгүй байна гэтэл та дарууд нь багтах юм бол би ч бас унахтай өөрийгөө эдүүлээ гэтэл чон ингэж боджээ. Уут нь багтах дамжиггүй тулд чон зөвшөөрөө дуутанд оржээ. Тэгтэл туулаа ингэж хэлжээ. Тэр хэлээгүй юу? Сүүл нь багтахгүй байж гэтэл чон сүүлээ татаад авчжээ. Тэгтэл унах туулаа хоёр эвлэрээ тамх хүчээрээ амын боочжээ. Амар сайхандаа жаргажээ. Хичээлийн их заслаганаар намайг ороод иргээд манай ангийнхаа нэг л бишээ. Намайг хараад ч байх шиг, шолоод ч байх шиг олон гарц над дээр туслаа. Энд тэндэн минь юм наалсан болов гэд өөрийгөө сипхэн ачлаа. Юу ч мэдгэцэнгүй өөр хүүхдийг шоолсон бахта гэд эргээд хартаа хинч байсангүй. Миний зүг онгорхой харагдав. Баяраач тэндээс ээжээ ярьж өгсөн гаврыг гаргаад ирв. Тэр зүрээр хаарус самардаггүй, хаалга гадаад зогсдоггүй, хайж ангаалганд тавьдаггүй, хайрлан Монголхоо. Сав хоосон буцаадгүй, санснаа билүүж тооцдгүй, сар өдрийг ховдгүй, саруул Монгол ухаа. Уурган дээгүүр алгаадгүй, утас загдаж тавьдаггүй, уужим Монгол ухаа. Ордоггүй, хаалга алгаж зогсдоггүй, хааж ангаалгаж тавьдаггүй, хайлга Монгол ухаа. Сав хоосон буцаадаггүй, санснаа биелсэнд тооцдаггүй, сар өдрийг товлдоггүй, саруул Монгол ухаа. Уурган дээгүүр алгадаггүй, утас зангидж өгдөггүй, усан даам гардаггүй, уужим Монгол ухаа. Сурганы зүдэр дээр гიშигдэггүй, суухдаа дашуур тулдаггүй, сүнэхта сугаа тэнэлэгдэггүй, сууд Монгол ухаа. Аврах гүн хулган оёр, авраган нэгэнгээр унтаж байтал амандан гинэд хүн орчихжээ. Хурдаараагүйгээд эмнэлэгт очоод хулган зэлэгчглаа. Үлэн гизэн дундуур минь өдөөч нэг, өрөөгөөч нэг гэгээд байна. Одоо яах вэ эмчээ? Гэхэд учрыг олж, хужрыг гунгадаг, ухаан дэмж, учиртай арснаа. Амаангада гэж хэл. Амьд тулгнуудаа хизээ яад муухай юм болж дээ. Одоо яа гэв мөр залхаас өөр аргагүй гэжээ. Баярлаа. Миний хэн сурам магнаа хазан зурвастай мянган ханьны дундаас би ханаас таньдаг. Мэрэс маш намайг сэгсээр идэг. Дуун сагаан үстэй, дуран хан үттэй, төмөн ханьны дундаас түүнээс өөр амтангүй тусан гот тотлоо дэд бэд той догдог. Өвдөг югаас өвдөд өөрөө ээжиг өгдөг. Өвөд амин гараад хөдмөр хдэг. Наас чааш дэгдэн мачуу нэмсүүдэг. Талцаа соргож хоёр илтэй үлдийн цагт талцаа соргож хоёр гангар гүнгэр гээд явж исэн чинь голтой таав. Би ч хараачихандаа чимэн яадаг үлээ. Би ч хараачихандаа талцаа голын нөгөө өргөд гараад сонгооч усанд дунджээ. Сонгооч авраарэ туслаарэ. Тэгээд талцаа тон тонн үлсээр гахаан дээр очиод гахаавэ. Надад тэлгэрнаасаа өгөөч. Чи надад өгөөс цаасан бодноос үр авчирж өг
Тэгээд цалцаа цааш тонтгон өсөсөө цас модон дээр очоод цас модог одоо өмнөөсөө өгөөч хэрэг энэ суугаад байна. Тэднийг зайлуулвал үрүгүй. Тэгээд цалцаа цааш тонтгон өсөсөө хэрээн дээр очоод хэрэгвэ цас модноос зайлаад өгөөч. Чи надад тэгвэл шин нүндэг авчилж өг. Тэгвэл цас модноос зайлээ. Тэгээд цалцаа зайс тонтгон өсөсөө дахиан дээр очоод дахиагаа надад өндөгнөөс өгөөч. Тэгвэл чи надад саган шар бодог. Гэсэн цалцаа зайс тонтгон өсөсөө байшин дээр очоод байшингүй надад будаанаас өгөөч. Хулган намайг амраахгүй байна. Тэрийг бити байшныг ядраагатай гэж хэл. Цалцаа тэгээд тонтгон өсөсөөр хулган дээр очоод хулгангүй байшныг бити ядраагаатай хулган намайг хөөд. Тэрийг хулганыг бити хөөгөөд гэж хэлвэл байшны чинь ядраахгүй байя. Тэгээд цалцаа цааш тонтгон өсөсөөр мууран дээр очоод муургай хулганыг бити хөөгөөд аваад чи надад түгс сүү авчирч өг. Тэгээд цалцаа цааш тонтгон өсөсөөр үнэн дээр очоод үнэгээ надад сүүнээс өгөөч. Чи надад тэгвэл өвс авчирч өг. Тэгээд цалцаа цааш тонтгон өсөсөөр өвсийг зөндөө ихийг тасч аваад өхөд сүүгээ өгөөд тэгээд сүүгийг мууранд өгөөд муур охтныг хөөхө болоод байшин будаагаа өгөөд будааг нь тагтаанд өгөөд тагтаа өндгнөөс өгөөд өндгийг хэрээнд өгөөд хэрээ цас модноос зайлчихна. Цас мод үр өвчин үрийн ханд өгөөд амар их хэлхс өгөөд тэнэг байн дээс томоод унсан сонгооч инэжиг авраад тэгээд ам сахандаа заржээ. Удгал удаамагаас цагт нэгэн тасганд бүгдний хайрыг татсан ухаантай битгий охоо амьдардаг байжээ. Тэний хүмүүс удаамагаас гэж нэрлэдэг. Нэг өдөр ээж нь охиноо дуудан миний охин хүүшүүн тос хоёрыг имээд аваачаадаг. Тэгээд охоо инээд байсаа дүүрээ адгаж явгад гинэд чан гараад ичгэнэ. Чи хашаа зандаа гэхэд охоо энэ чантай ястаг ямар аюултай мэдгүй байдаа. Охоо чантай мэндэн би имээдээ хүүшүүн тос авч өгөх гинөө. Имээгч чинь тэгээд хаанэдээ тэрний зан байшинд амьдэрдээ. Гэж удаамадгаа хариултаа. Би жигсэн имээдээ зүрсээ. Би энэ замаар харин чи энэ замаар хэн төрөөж атгийг харъя. Чан харин түр замаар явж ахаан тэрэг замаар явдаа чан харин имээгийг ирээд айддээ эссэн байдаа. Чан хаагийн дагшиж имэн хинбэ гэхэд утаамадгаад ажингончин байна. Танд хүүшүү тас авчирдаа. Хаадганы өмнө байгаа анснаас тат охин минь. Тэгээд хаадган онгооноо. Хаадганы анснаа татаж онгоодгоод имээгийн гэж орж ирээд имээгийн авдан чийж нуугаад имээгийг нь утыг өмсөөд орондоо орж хөвтээд
Удаан маргаадыг хүдэв. Утадгүй удаан маргаадыг цаадгийн тогшоод чон хинбэ гэхэд удаан маргаад ач агончин байна. Танд хөөсөө цас авчирдаа гэхэд хаадны өмнөн байгаа энэснээс таг охин минь тэгээд хаадг нь онгоно гэхэд анс таг гэж хаадыг онгоогоод хаадыг нэгээд чон харин хөөсөө тосоо сирэндээ таваад миний хажуу суу гэж уриадав. Байшин тэдүүд байшин дотоос гарч исэн анчин дотоос чанга чимээг сонсоод гэрт орж ирээд чоныг хөөж эмээ охооёыг 9 минут авдаа. Тэгээд удаан маргаад танихгүй амьтантай ядгүй байгийг эзэгжээ. Монгол ухаан хаус самтгүй хаараа гадгаж зогсдоггүй хайж ангаадгаж тавьдаггүй хайрхан монгол ухаан сав хоосон буцаадгүй сарснаа бисэн тооцдоггүй сар үдийг тоглодгүй саруур монгол ухаан уурган дээгүүр адагдаггүй усан дам бадаггүй утас зангаж өгдөггүй өөжин монгол ухаан зөөгөө шүүгээ дээждэг зөвсөй дитгдэг зөв эдгэж тэрдэг зөөдөн монгол ухаан газар хүндэгтөө харагддаг газ годондоо дайдаг газ сунгаж зодогдог гайхан монгол ухаан найр хийгүү өрөөдөг наадам бодгоор удацдаг нас ахууш томоочдог нандин монгол ухаан монгол ухаан хар ус самардаггүй хаалга алдаж зогсдоггүй хайж ангасар тавьдаггүй хайрхан монгол ухаан сав хоосон буцаадгүй саснаа бэлсэн доддоггүй сар өдрөөр тоглодоггүй сарвал монгол ухаан уурган дээгүүр алхдаггүй усанд ан гардаггүй утас зангидж өгдөггүй өөжин монгол ухаан зөөхий сүгээдэж идэг зүм сэм дитдэг эргэж тайдаг зөвлгөн монгол ухаан нэр хийгүүл өрөөдөг наадам бололцдог нас игүүл томоочдог нандин монгол ухаан харгавын хавын хоёрыг бариад өглөө би усанд явлаа ангийн хүүхдүүдтэй зам таалдаад үл болтол тоглолоо харин одоо усчээдгүй хангил жингэр хумаан жалаг тоглосоо суугаа алдаа үстэй чи гээд том баггүй загнах байхдаа үгүй дээ тийм биш шүү дээ үнэхээр сүлтэй явтал бос юм аа усаа аваад илж явтал урамтай сайхан алхаж байтал амар том нохой ахил надруу дайлаа аав ихүү аргатай 10 хүнтэйсаа амнуун би хийж эхлэе хасгүй том нохооны хойлоод нь юу л толсонгүй хөв хийдэл залгиж хаад хөөж араас нь дайлаа шүү үлдэн хүнтэйсаа өөдөөс нь бас шидчихлээ хоёр хүнтэйс хахаад хойноос минь тэр хөөж чадсангүй тэмээ шиг том нохой тэрийг хадаад унлаа босын явдлыг өвөөдөөс борготой хүүдээ этих болов хөөдөө энэ мө худал золиг гээд эмээн намайг зэмлэх байх та